За, сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Та бүхэнд өнөөдөр 2 дугаар ангийн хүн ба орчин хичээлийн ээж чадны домог гэсэн сэдвийг хүргэж байна. За, өнөөдрийн бидний хичээлийн зорилго домог хэрхэн үүснийг мэдэж авна. За, хичээлдээ баримтлах дэгээ танилцуулъя. Домгийг анхааралтай сонсоорой. Эргэцүүлэн бодоорой. Асуултад хариулаарай. Ойлгосноо зураарай. Хүүхдүүдээ та бүхэн ээж чад гэж мэдэх үү? Ээж чадны тухай сонсож байсан уу? Эргэцүүлэн бодоорой. За, өнөөдөр ээж чадны домог хэрхэн үүссэн талаар сонсож ойлгож мэдж авъя. Эртээ урдын цагт 3 хөх ямаатай нэгэн эмгэн амьдардаг байжээ. 3 хөх ямаагаа өвөл зунгүй саадагтвал ямааныхаа сүүгээр амьдарч тэрж байтугай ойр хавийн ядуу зүдүү айлд илүүчилдэг байжээ. Хүмүүс ихэд баярлан буян тээжтэйгээ адилхан үзэж ээж хэмээн хүндэтгэн дууддаг байжээ. Гэтэл эмгэн нэгэн шөнө суугаагаараа таалал төгсөж том чулуу болон хувирсан гэх. Буяныг нь хүртэж байсан нутгийн ардууд ихэд харамсан гашуудаж ээжээ хэмээн дуудсаар ээж чад хэмээн хүндэтгэн дуудах болжээ. Мөн 3 хөх ямаа нь эзнийхээ хажууд 3 чулуу болон тогтсон домог үүсчээ. Хүүхдүүдээ асуултад хариулаарай. Нутгийн ардууд яагаад эмгэнийг хүндтгэдэг байсан бэ? Эргэцүүлэн бодоод яриарай. Яагаад ээж чад гэж нэрлэх болсон бэ? Сайтар бодоод энэ сонсон домог үлгэрээ гэр бүлийнхандаа ярьж өгөөрэй хүүхдүүдээ. За, өнөөдөр домог гэж юу хэлэх тухай мэдэж авна гэж зорилго тавьсан байгаа. Эртдээр үед болсон үйл явдлыг хэтрүүлэн, ам дамжуулан, уран яруу өгүүлсэн үлгэрийг домог гэж хэлдэг юм байна. За, хүүхдүүдээ үлгэрээ сонсож ойлгосноо зургийн дэвтэртээ зураарай. За, анхаарал хандуулан сонссон хүүхдүүдээ баярлалаа. Баяртай.